За энэ хэсгээр зургийн файлыг PNG, JPEG форматаар яаж хадгалахыг үзье. За PNG-г эхлээд үзье. PNG форматыг интерактив дизайнд маш өргөнөөр хэрэглэдэг. За яагаад гэвэл PNG зургийн файл нь болохоор зургийн шахалт хийхдээ lossless буюу алдаагүй хаягдл байхгүйгээр шахагддаг. Тэгсэн мөртлөө давхарга буюу layer байхгүй, дан зураг мөртлөө дэвсгэр нь болохоор мэдрэлттэй буюу transparency онцлогтой байдаг. За бид нарын өмнө хийсэн 70 тамирны зургийг энд гаргаж ирсэн байна. За Windows Business Channels гэсэн командыг сонгоё. За бид нарын өмнө үтсэн сувгуудын давхаргууд гарч ирсэн байна. Photoshop програм дээр mask хийхэд цагаан дэвсгэртэй хэсэг нь болохоор select болж, харангийн зургийн хэсэг нь болохоор deselect болдог. За баруун хэсэгт сувгийн панел гарч ирсэн байна. За энэ панелийн тэр доор байгаа тасархай зураастай дугуй товч дээр нэг тавшилт хийхэд за цагаан дэвсгэр маань сонгогдсон байна. Selection хийгдсэн байна. Морьныхоо зургийг selection хийхин тулд select гэсэн зэснээс inverse гэсэн командыг сонгоно. За ингээ морьныхоо зургийг selection хийчихэд буцаад layers панел руугаа очие. За одоо шинээр давхар үүсгээ ингийн тул тэр хамгийн дээдлийн rear wing гэсэн давхаргаа сонголоо. За тэгээд layer гэсэн зэснээс new fill layer гэсэн мөрнөөс gradient гэсэн уусгал гэсэн командыг сонгоцгоё. За gradient гэсэн шинэ layer үүсгээд нэрийг өгье. За OK товчийг дарахад энэ уусгалын өнгийг ямар өнгөөр дүүргэх вэ гэсэн бас нэмэлт сонгох гарч ирлээ. За тэр gradient гэдэг мөрнөөс цаанаасаа тохируулагдсан нэг уусгалын дүүргэлтийг сонгоё. За blue, red, yellow гэсэн өнгөхийн уусгалтай өнгөний дүүргэлтийг сонгож байна. Dark гэсэн өнгөний уусгалыг сонголоо. За бас reverse гэсэн идэвхжүүлгийг хийхэд шар өнгө нь голдоо, тэгээд захын өнгөнүүд нь болохоор тэмчирнэлийн хөх ягаан өнгөөр дүүргэгдсэн байна. За тэгээ OK дарахад зураг маань юм болсныг харж болно. За бидний хамгийн сүүлийн үүсгэсэн давхаргаас бусд нь биднэрт хэрэггүй. Тийм учраас select гэсэн нас all layers гэсэн командыг сонгоод бүх давхаргуудаа идэвхжүүлсэний дараа зөвхөн саяын давхаргаа үлдээхийн тулд Ctrl товчийг дарангаа тэр саяын үүсгэсэн давхаргынхаа хоосон занд нь нэг товшилт хийхэд энэ давхарга маань үлдээд бусдыг арилгах боломжтой болно. За тэгээд delete товчийг дарж бус давхаргуудаа арилгалаа, delete хийлээ. За чойжлогдсон background давхарга маань үлдсэн байна. За биднэрт хэрэггүй тул сонгоод бас delete хийлээ. За шатрын үлэг шиг дүрс бүхий дэвсгэр маань гараад ирсэн байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр transparency буюу нэвтрэлттэй зураг бий болжээ гэсэн үг. Энэ үүсгэсэн зургийн файлаа Photoshop форматаар хадгалъя. Ингийн тулд файл зэснээс save as командыг сонгоод за файлынхаа нэрийг tricolor gradient гэсэн нэр өгч байна. За save options хэсэгт шалгая. Сонголтуудаа шалгаж байна. Layers, ICC файл, thumbnail эднээс нь болохоор итгэвчсэн байна. As a copy гэдэг нь болохоор итгэвчээгүй байна. Окей, save даръя. За бид нар өмнө үзсний дагуу энэ зургийн файлыг Photoshop форматаар хадгаллаа. За одоо PNG форматаар хадгалъя. За ингийн тулд файл зэснээс save as командыг сонгоод file name гэсэн мөрөнд болохоор зургийнхаа файлын нэрийг бичээд за save as type буюу файлын төрлийг сонгохдоо PNG гэсэн төрлийг сонгоно. За найзуудаа тэр save options гэсэн хэсэгт анхаараарай. ICC profile гэдгээс бусд нь болохоор итгэвчээгүй байна. За ийм учраас энэ сонголтыг хэвээр нь орхиод save гэсэн командыг товшноо. За нэмэлт PNG форматтай холбоотой цонх гарч ирсэн байна. Compression буюу шахалтын тухай interlace гэсэн бас сонголт байна. За цаанаас тохируулагдсанаар нь хэвээр нь орхиод OK товчийг товшноо. За тэр зүүн доод буланд компьютерийн хараамд зураг маань хэд зэрэг зай эзэлж байгаа боловсролт яаж хийж байгаа тухай мэдээлэл гарсан байна. За саяын сэвэлсэн PNG форматтай файлыг
Photoshop програм дээр нээ. Ингээм тулд файл зэснээс open командыг сонгоод саяхан PNG зургийн файлыг нээж байна. За ингээд найзуудаа анхаараарай. Давхаргын layer 0 гэсэн ганц давхарга үүссэн байна. Нөгөө mask гэднээс нь бүгдээрээ байхгүй болсон байна. За сайн бий болгосон PNG өргөтгөлтэй мөрнийхөө зургийг хором интернет хөтөлбөрөөр гаргаж ирсэн байна. Жаахан томруулаад харъя. Тэр мөрний дийл эднүсийн үс эднүс нь болохоор нарийн сайхан гарсан байна. За ийм байдлаар зургийн файлыг PNG форматаар яаж сэвлэх тухай үзлээ. За одоо JPEG форматаар яаж хадгалахыг гэлс үзье. За нэг сүмийн зурагтай файл нээсэн байна. Гайхтар том хэмжээтэй зургийн файл байна. За JPEG формат нь болохоор давхаргуудыг өөртөө агуулдаггүй, транспаренси буюу нэвтрэлтийг дэмждэггүй. За зургийн шахалт хийхэд lossy буюу алдаатай гэдэг юм уу, хаягдaltaй lossy compression-гаар шахагддаг тийм зургийн файлын формат байдаг юм аа. За lossy compression хийгдэх үед бол зургийг JPEG-ээр сэвлэхэд зургийн пиксел бүрийг дахиж янзалж, сэргээж сэвлдэг онцлогтой байгаа. Хэдүүн нь юу арах вэ гэхээр маш том хэмжээтэй зургийн файлыг маш жижигхэн хэмжээтэй болгодгоор онцлог. Зүүн доод буланд тэр файлын хэмжээг харъя. Компьютерийн санах хойд layer-ыг оруулаад 166 мега файлын хэмжээ одоо мегазайг эзэлсэн байна. Тэгээ энэ зургийн файлыг JPEG форматаар хадгалахад 1 мега ч юм уу 2 мега ч юм уу хэмжээгээр зургийн чанарыг бараг алдагдуулахгүйгээр сэвэлж хадгалж болдог. За JPEG форматаар хадгалахын тулд файл зэснээс save as командыг сонгоод тэгээд файл name дээр нь болохоор энэ зургийнхаа нэрийг өгөөд save as type гэсэн мөрөнд болохоор харин JPEG форматын төрлийг сонгож байна. Save options гэсэн хэсгийг хараарай. Цаанаас тохируулагдсанаар ICC profile thumbnail гэсэн хоёр хэсэг маань сонгогдсон байна. Идэвхжсэн байна. За save товчийг тавшина. За JPEG форматын нэмэлт сонгох гэж ирлээ. За энэ дээр quality гэсэн хэсэгт болохоор maximum 12 гэсэн тоо байж байна. Утга байж байна. За maximum утгыг 12-тай тавихад 8.7 мега болох нь файлын хэмжээ маань. Quality-г 0 гэж тавиад энэ зургийнхаа файлыг Z товчийг дарангаа маусныхаа товчийг тавшаад байхад 500%-аар томруулъя. За ингээд харахад бол 1/8 пикселээр тодорхойлогдсон дөрвөлжингүүд энд бий болсон байна. За үүнийг англиар continuous tone буюу дүүжсэн тон гэж нэрлэдэг. За буцаага 6 жижигрүүлээ. Харагдцыг жижигрүүлж байна. Ингээ буцаагаад 33% дээр авчиад зураг харахад бол саяын тэр дөрвөлжин эсгүүд ерөөсөө нүдэнд мэддэхгүй байна. Quality-г 0 дээр тавиад сэвлэнэ гэж байхгүй. Maximum хэсэг бол одоо medium. За хэрэгцээнээс болоод хөвчлэн maximum дээр quality-гийн утгыг тавиад тэгээд хадгалдаг. За тэр format options гэсэн хэсгээр 3 сонголт байна. Baseline optimized буюу оновчлогдсон гэсэн сонголтыг хийх нь зөв. Back товчийг дарж зургаа JPEG форматаар сэвэлж байна. За тэгээд хором интернетийн хүчийг нээгээд Ctrl товчийг дарангуй O товчийг дарж саяхан хадгалсан JPEG форматтай зургийг гаргаж ирж байна. За ингээд томруулаад харахад бол зураг маань маш сайхан, нэвтрэлтэй харагдаж байна. За үүгээр 4 янзаар зургийн файлыг яаж сэвлэх тухай хичээлийг дуусгаж байна.